Сахар. Өнөөдөр энэ нэр нь Хойд Африкийг хамран өргөн уудан мэлс, бяцхан чулуулгуудын хатуу ширүүм далайн мэт дүр зургийг халуун нарны дор ам өрсөн орчныг санагдуулдаг. Энэ бол дэлхийн хамгийн хүнд нөхцөл бүхий газар нутгийн нэг. Харин цагийн зүг хэдэн мянган жилээр ухраавал бүр өөр дүр зураг гарч ирдэг. Ойролцоогоор 14,000-аас 15,000 жилийн өмнө бидний өнөөдөр Сахар гэж нэрлэгдэж байсан энэ бүс нутагт амьдрал эд оргилж байсан цаг үе. Энэ үеийг Африкийн чиглэг үе хэмээн нэрлэдэг. Энэ үзэгдэл нь дэлхийг тойрог замын нарийн өөрчлөлт, өөрөөр хэлбэл Миленковичийн мөчлөгөөр хөтлөгдөн нарны цацрагийн хэв маягийг өөрчилж, Африкийн муссоныг үлэм чимжээгээр хүчрхэгжүүлсэн байна. Ингэснээр борооны хэмжээ нэмэгдэж, урагш шахагтан, хуурай сахарыг ургамал амьтад ээлтэй нутаг болгож хувирсан юм. Өргөн удам тал газар, элбэг дэлбэг нуур, урсгал ихтэй гол мөрөн бүхий газар нутаг. Ийм байгаль нь өнөөдөр бид өмнө зүгийн хол нутгийнх гэж төсөөлөх амьтдаар дүүрэн баялаг экосистемийг бүрдүүлж байсан. Түүнээс гадна хамгийн чухал нь энэ газар хүн төрлөختөн амьдарч байсан байна. Эртний хүмүүсийн анх хийж, загасжилж, улмаар мал маллаж сурах болсон. Олон 10 жилийн турш археологчид тэдний үлдээсэн мөрийг судалсаар ирсэн. Устж өгөө болсон амьтад болон хүний үйл ажиллагааг дүрсэлсэн хадны сүг зураг, энэ тэмдгүүд таарах багц хэрэгсэл, ваар савны илтгэрхийн амьдрал цэцэглэн хөгжиж байсныг гэрчилдэг. Гэвч үндсэн асуултууд үлдсэн хэвээр байна. Ногоон сахаар цэцэглэн амьдарч байсан эдгээр хүмүүс хэн байв? Тэдний түүх юу байв? Хүний хувьслын болон нүдийн нарийн торон дунд тэд хаана байв? 2000-ад оны эхээр өнөөгийн альчиртай хил залгаа Ливийн баруун өмнөд хэсэгт орших Такар Кори хэмээх хадны оромжийг судалж байсан археологчдын баг гайхалтай нээлтийг хийсэн. Тэнд байгалийн энэ орогнол донд 15 хүний шарилыг олсон байна. Эдгээр хүмүүс нь ногоон сахарын хүмүүс байлаа. Тэдний дундаас хоёр нь онцгойсон хадгалагдсан байсан бөгөөд энгийн нэг аргаас биш, харин мянган жилийн туршид арьс, эд, тэрч байтугай шүрмсэн хэсэгчлэн бүрэн бүтэн үлдсэн байгалийн аргаар муумитсан шарилууд байлаа. Шинжлэх ухааны шинжилгээгээр эдгээр хоёр нь нас барахтаа 40 орчим настай эмэгтэйчүүд байсан бөгөөд ойролцоогоор 7,000 жилийн өмнө оршуулсан болохыг нь тогтоосон. Тэдний хажууд суурьшлын болон хүнс хадгалтын уул мөр болсон ваар савны хагархай. Мөн түгээмэл хадны сүг зургууд бас олдсон байна. Эдгээр нотлохоо нь тухайн хүмүүс магадгүй тэдний харьяалагдж байсан нийгэмлэг нь зэрлэг амтан ан ангнах, ойролцоох усан загасчлах, тэрч байтугай ямаа хон зэргийг гэрийн тижээвэр амьтдыг өсгөж үржүүлж амьдарч байсныг харуулсан байна. Энэхүү нээлт асар их ач холбогдолтой байсан ч муми болон шарлын генетикийн мэдээлэл нь бүрч гүн гүнзгий ойлголт өгөх боломжтой байв. Эртний ДНХ нь маш эмзэг, түүний хадгалагдах явцад хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд чухал нөлөөтэй. Хүйтэн, хуурай, тогтвортой нөхцөл, хөлдөө хөрс, эсвэл гүн агуу гэх мэт нь хамгийн тохиромжтой байдаг. Харин сахар шиг өдөршнөн температурын огцом хэлбэлзэл, шар жалам халуун орчин бол ДНХ хадгалагдахад хамгийн тохиромжгүй газруудын нэг. Эхний оролдлогын явцад судлаачид хоёр эмэгтэй митохондрийн ДНХ гаргаж авах боломжтой болсон. Энэ төрлийн ДНХ нь зөвхөн эхийн талаас удамшдаг бөгөөд тэдний өг дээдсийн тухайд үн цэнтэй хэдий ч дутуу ойлголтыг өгсөөр байлаа. Гэсэн хэдий ч генийн дараалал тогтоох технологийн хөгжил нь эрдэмтэд эцэст нь томоохон дэвшил гаргах боломжийг олгов. Судлаачид 7,000 жилийн өмнөх Такар Коригийн хоёр эмэгтэй гавлын ясан дахь дотоод чихний ойролцоо байрлах ДНХ хамгийн сайн хадгалагдсан нягт хэсэг болох Петрус яснаас хангалттай чанартай ДНХ гарган авч бүтэн геномыг нь уншиж чадсан байна. Энэ түүхэн чухал олд байсан бөгөөд ийм эртний хүмүүсээс үлдэгдэл тэр тусмаа ийм халуун хатуу ширүүн орчноос бүтэн геном амжилтаа гаргаж авсан анхны тохиолдол болжээ. Генетикийн шинжилгээний дүнд эдгээр хүмүүс нь өмнө мэдэгдээгүй хүний удам ухсанд харьяалагддаг болох нь илэрсэн. Тэд бусад эртний мэдэгдэж буй хүн амын бүлгүүдээс генетикийн хувьд ихээхэн ялгаатай байлаа. Тэдний геномд өмнө зүгт орших суб сахарын нийтлэг тохиолддог генийн солилцоо бараг илрээгүй. Үүнтэй адил гайхалтай нь хойд зүгт орших ойрхот орнд эсвэл эртний Европын бүлгүүдийн генийн нөлөөч бараг ажиглагдаагүй. Энэхүү генетикийн тусгаар байдал нь онцгой холбогдолтой. Учир нь тэд мал аж ахуй эрхэлж байсан юм. Хонь ямаа зэрэг амьтдыг гаршуулсан явдлаас нь Африкаас гадна магадгүй ойрхот орондод үүссэн гэж ойлгогддог. Тэгэхээр мал маллах тухай ойлголт, дадал туршлага түүнд хүрсэн тодорхой. Гэвч соёлын шинжилэл нь ойрхот орондын генийг дагуулсан хүн амын хэмжээний шилжилт хөдөлгөөнөөр бус харин холддолгүйгээр дамжсан бололтой. Өөрөөр хэлбэл ногоон сахарын малчид уг дадлыг их сурвалжаасаа шууд удамшлын шугамар биш, харин соёлын замаараа өвлсөн аж. Тэгэхээр тэдний өг дээдс нь хойд эсвэл зүүн зүгээс ирсэн байх өндөр магадaltaй юм.
Судлаачид дараа нь ойрхот орнууд ялангуяа түүний хожим үе Хойд Африкт нөлөө үзүүлсэн Леванттай холбоотой арга замыг хайсан. Энэ талын чухал холбогдол бол Неандертал хүний ДНХ юм. Орчин үеийн хүн төрөлхтөн Евразид Неандерталчуудтай учирч холилдон үрдсэн байдаг. Үүний үр дүнд өнөөдрийн Африкаас бусад бүхий л хүн ам мөн эртний Евразчууд геномдоо 1-2 орчим хувийн Неандерталын урагшлыг агуулдаг. Харин өвөг дээдс нь ихэвчлэн Африкаас гарч яваагүй. Суб-Сахараас Африкийн хүн амд энэ хувь нь маш бага эсвэл бүр байхгүй байдаг. Такар Коригийн эмэгтэйчүүдийн дундаас хамгийн сайн хадгалагдсан геномтой нь Неандерталын ухшлыг маш бага хэмжээгээр агуулж байсан нь орчин үеийн Евроазиудтай харьцуулбал 10 дахин бага байжээ. Энэ тэдний өвөг дээдс саяхан Левант эсвэл Европоос ирээгүй. Харин Африкийн уугуул үндэстэй байсныг илтгэнэ. Геномыг илүү гүнзгий шинжилснээр судлаачид энэхүү эртний ухсааны түүхийн бүрч гүн гүнзгий талыг илрүүлсэн байна. Эхийн талаас удан дамждаг митохондрийн ДНХ-гийн шинжилгээ нь бас нэгэн сонирхолтой уул мөрийг харуулсан юм. Үүний үр дүнгээс үзэхэд эдгээр ногоон сахарын хүмүүсийн өвөг дээдс орчин үеийн суб-Сахарын Африкийн хүн амын ухшлын шугамаас маш эрт, магадгүй 50,000 жилийн өмнө салсан байж болзошгүй харуулжээ. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ бүлэг дараагийн 10,000 жилийн турш 7,000 жилийн өмнөх эдгээр эмхтэй амьдарч байсан үе хүртэл генетикийн хувьд ихээхэн тусгаарлагдан үндсэн хэвээрээ үлдэж чадсан аж. Энэ дүгнэлт нь судлаачдын дунд түгээмэл тархсан нэгэн онолуудтай шууд харшилж байлаа. Олон жилийн турш ногоон сахаар чиглэг үеийнхээ туршид Хойд Африк ба Суб-Сахарын Африкийн хооронд хүн амын шилжилт хөдөлгөөн генийн солилцооны чухал коридор замнал болж байсан гэж үздэг байв. Хүлээлт нь ийм үржил шимт газар нутгаар дамжин хүний генийн урсгал тодорхой илэрхий байх ёстой гэдэгт итгэсэн байлаа. Өөрөөр хэлбэл энэ үеийн ногоон сахарт илүү өргөн хүрээтэй генетик холилдож байх нь зөв мэт зүйл байв. Гэвч Такар Коригийн мууминаас гарсан генетикийн нотлого нь мал аж ахуй түгэх үйл явц өөр замаар өрнөсөн болохыг харуулсан. Судлаачид мас сүргийг даган нүүдлэх нь энэ амьдралын хэм маяг буюу ногоон сахарын гол төлөв соёлын дамжуулалтын замаар тархсан гэж таамаглажээ. Энэ бүс нутгийг томоохон хүн амын шилжилт хөдөлгөөн өргөн цар хүрээтэй холилдмол биш. Харин бүлгүүдийн хоорондын санаа, арга барил, дадлал туршлага солилцох үйл явц голцлон бүрдүүлсэн болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл энэ хүн амын асар их хэмжээгээр холилдох биш, харин мэдлэгийн л солилцоо байв. Такар Коригийн геномын дарааллыг тогтоосон түүхэнд томоохон амжилт болсон. Ийм хүнд нөхцөлтэй халуун, хуурай бүс нутгаас хүний бүтэн геномыг амжилттай гаргаж авсан анхны тохиолдол. Энэ мөсөлгийн үе хүртэл улбаатай байж болох үс эртний өв уламжлалыг хадгалсан, удаан хугацаанд оршин байсан хэн нэгэн хүн амын бүлгийг ил болголоо. Энэ нь генетикийн түүх болон соёлын түүх заавал зэрэгцэн явдаггүйг харуулсан. Бүлэг хүн ам өөрийн өрмөц генийн өвийг хотголсоор байх хатлаа соёлын солилцоонд идэвхтэй оролцож, мал аж ахуй зэрэг шин технологиг нэвтрүүлж чадсан байна. За энэ хүрээд бидний бэлдсэн бичлэг өндөрлж байна. Дуустал нь сонссон танд маш их баярлалаа. Нэрээ нэмэлтээр нэг юм хэлэхэд би бичлэгээ зөвхөн YouTube-д оруулдаг. TikTok болон Facebook-ээр ингээд таслаад тавьсан миний бичлэгүүд тулгаагаар яваад байлээ. Би тэгээд ерөөсөө ганцаараа репортлоо дийлэхгүй байна. Хэрвээ YouTube-ээс өөр газар миний бичлэг явж байвал шууд репортлоорой. Тэр би биш шүү. Баярлалаа.